та нар нин даруу яаралтай нэмээд өгөөч. Тэгвэл бас нэг жоохон гүшүүрэг болох юм болов бас нэг жоохон нэмэгдэх юм болов гэдээ ингээ хүсэлт хөргүүлж байгаа маа. Энэ нэг Орхон аймгийн хот төгжүүлэх газрын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн баг хурал хийлээ. Энэ үеэр хот төгжүүлэх газрын ажилчдын цалин нэмэгдүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар хот төгжүүлэх газрын ажилчид 465-аас 508 мянган төгрөгийн цалин авч байгаамаа. Иймд дээр хүсэлтийг Орхон аймгаас нэр дэвшсэн гишүүдэд хөргүүлж зохих дээд шатны байгууллагад хандахыг хүсэж байгаа ийхүү илэрхийллээ. Энэ манай ажилчдын цалин бол үнэхээр хүнд. Өнөөдөр надад ингээ ирдсэн байна манай ажилчдын энэ хүсэлтүүд ирдсэн байна. За хорон дарга та энэ бидний цалингийн талаар одоо явж хөөцөлтнө. Та ажиллаа хийнэ гэд. Тэгээ би өнөөдөр энэ хэвлэлийн баг хурлаа юу яаж байгаа юм зарлж байгаа юм. Тэгээд би энэ яах вөхөр би өнөөдөр нэг хоон маана хүн зогсоож тэгээд нэг ураал оозон барьж тэгээ нэг эсэргүүцэл илэрхийлсэнгүй. Аль нэг нам талцал ярьж орж ирсэнгүй. Энэ ажилчдынхаа Эрдэнэ хотын төвийн зэрэглэлээр цалинждаг энэ ажилчдын л төлөө зүгээр энэ улсын хурлын 3 гишүүнд хүсэлт хөргүүлж байгаа маа. Энэ тухайн орон нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүн нь өөрөө хуулийн этгээд байна, хуулийн зэвэгт байна гэж заач учраас эдгээр одоо тэр энэ хаврын чуулган дээр очиж манай хөдөлмөрийн хүний төлөө Ганбаатар гээд энэ одоо хөдөлмөрийн хүний төлөө бол дуурах байх гэж бодож байна. Манай Батлавтарыг бол одоо хот төгжүүлэх газрын ажилчдын нөхцөл байдлыг мэддгийн хувьд бол дуурах байх гэж бодож байна. Алтай гишүүнийг бас энэ талаар дуурах байх гэж бодоод энэ 3 гишүүнд хүсэлт хөргүүлж байгаа маа ингээд. Одоо нодонгийн мөн үеэс өнөөдөр бензин 1000 төгрөгөөр нэмэгдчихэд одоогоос 5 хоногийн өмнө бензин 100 төгрөгөөр нэмэгдчихэл байж байна. Мах одоо бүгд л иддэг уудаг улсууд мах тэр өргөн хэрэглээнийх юм уу бүгд мэдэн штэ. Тэгэхээр би зүгээр энэ одоо бол өнөөдөр нэг уршихгүй зүгээр нэг хүсэлтэд хөргөөд нэг санал гомдол өргөдлийн нэг хуулийн юунд нь аавна гэсэн нэг юуныхаа дагуул хүсэлтийн хариуг аваад тэгээд дараагийн удаа гэдэг. Дараагийн удаа хариу яаж ирэхээ шалтгаалаад ёстой хойно хүн зогсооноо тэмчнэ жагснаа үйлдвэрчний байгууллага гэдгийг жинхэнэ ёсоор нь харуулж өгнө л гэж байгаа. Гэхдээ энэ удаа бол зүгээр би нэг тэгж нэг тийм эсэргүүцэл биш. Зүгээр энэ та гурав маань энэ Эрдэнэ хотынхаа иргэдийн төлөө дуграач одоо цаг нь болсоо 2 жил боллоо. Ковид-19-тэй хүнд үе байсан. Тэр үед бид нар юм яриаггүй. Одоо зүгээр энэнийг л хүсэлтэд хөргүүлээд тэгээд дараагийнхаа хариу гэрдэл тэгээд харж байгаа л хариуны дараа ахаад хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж байгаад ийм хариу ирсэн шүү манайхаа. Одоо ингэнэ тэгнэ гэдгээ одоо бол энэ удаа бол ярихад бол ихт байна. Тэгээд хүсэлтэд хөргүүлээ. Өнөөдрийн байдлаар хот төгжүүлэх газарт 240 гаруй ажилтан бүртгэлтэй байдаг. Тэдний авч байгаа цалин нь ахуй хэрэгцээнд хангалтгүй байна гэдгээ илэрхийлсэн юм а. Мөн хот төгжүүлэх газрын цалин хөлс муу учир жолооч ачигч хийх ажилчид олдохгүй байгааг энэ үеэр онцоллоо. 2 жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн оны инфляцтай харьцуулж хөдлөгдөг. Хөдлөгдөг гэж байгаас нэмэхгүй. Нэм насна гэж яриаггүй зүгээр хөдлөгдөг гэж байгаа. Тэгэхээр 18 оноос хойш ийм асуудал хийгдсэнгүй. Өнөөдөр манад 420-с 480 мянган төгрөгийн цалинтай хэдэн ажилчин байна. Одоо өнөөдөр хот төгжүүлэх ажлаа хийхгүй байна л гэдэг. Гүрүүжхийн хүн олдгоо байсан. Хувийн хөвшлээс хот төгжүүлэх газрын сар зам талбай цэвэрлсэн сар хог очсон цалинг хувийн хвшлээс 6 хоногт л олж байгаа. 6-7-42 гэдэг. За 7 хоног. 7-7-49 хоног. Тийм ээ 49 гэдэг. Тэгэхээр хувийн хвшил маань өнөөдөр барилгын одоо сезоны үйлрэл эхэлсэн болохоор өдрийн 70 мянган төгрөгөөр цалинжуулнаа гэхээр манад ажил хийх хүн олдгоо байсан. Тэгээд отогжуулах ажиллаа хийхгүй байна гэдэг. Одоо гүрүүч хийх хүн одоо замтлаан цэвэрлэгчид нар хөөх юм нэстэ манайхан бол 2 нарны хооронд цаг нариг бол үжиж байгаа шүү дээ. Өглөө эрт гараад засаар орж ирсэн ч бороо орж ирсэн шороо шуурж ирсэн манайхан л байдаг. Тэгээ би хэлээд байгаа. Гэрээ цэвэрлж чаддаг эмэгтэй хүн гэж байдаг. Хүр зөөрээд
жолоо барьж чаддгүй гэж эрэгтэй хүн гэж юу гэдгийг та нар манай ажилчдаа нэг өдөр мэрэгчлээ солиод үзээч. Тэгээ ойлгоноо. Нэг өдөр л гэж байгаа юм. Тус хүсэлтээр хотогчуулах газрын ажилчид цалингаа 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн хүсэлтийн хариуг энэ оны 4-р сарын 1-ний дотор хариу өгөхийг хүсэлтэндээ дурдсан байна. Имчилгээний